За энэ асуудал асар чухал байнамаа. Ер нь бол бид нар парламент шиг болоод ерөнхийлөгч шиг болоод засгийн газар шиг болох зайлшгүй шаардлага байгаа. Бүлэг шиг тэ байр-байрандаа очихгүй бол хэдүүлээ үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа яаран сандраа дэгийн хуулиа хийчихсэн. Ерөнхийлөгчийн хуулиа одоо хүртэл батлаагүй ингээ байж идэг. Тэгээ засгийн газрын хуулийн бас нэг бантан шиг юм байдаг. Болохгүй асуудлыг засгийн газар их хурл руугаа оруулж ирдэг. Их хурл нь одоо яг юу шийдэх вэ гэдгийг тодорхой гаргаж байгаа шийдвэр нь Монгол улсад одоо хэлбэрэлтгүйгээр мөрдөгддөг болох. Энэ бол одоо төрийн дархлаанд бол асар чухал байнамаа. Тэгээд би Бямцогт дараагаас нэг зүйлийг тодруулаад Тэмүүжин гишүүнээс бас давхар асууя гэж бодож байгаа. За хулигддаг тийм ээ. Одоо ер нь хулигтаад бол одоо нам дотроож хулигдаж байдаг, бид нар нам дамнаж хулигдаж байдаг, хаширч байна. Тэгээ ер нь бол бид бол энэ үнэт зүйл дээрээ бол нэгнийгээ хулигдмааргүй байгаа юм. Үнэт зүйл дээр. Юу вэ гэхээр өнөөдрийн хилцэж байгаа асуудал бол парламентын үнэт зүйл. Энэ бол зарчим. Тэгэхээр би их хурлын удирдлагууд Сандгаа дарга байна. Бямцог дарга их хурлын дарга болох байх. Бачаргал дарга байна. Ардын намын бүлгийн дарга. Хууль санаачлагч Тэмүүжин байна. Та нар бол ер нь эх 7 хоногт яг энэ хуулийг батлах уу? Одоо гадна дотны нөлөө ороод ирлээ. Энэ тентхийн дарамт шахалт ороод ирлээ. Бүлгийн гишүүд эсрэг байна энэ төр гэд ингээд бултаж гуйваад энэ зарчим болоод итгэл үнэмшил дээрээ нэгнийгээ хулигдаад байх юм бол Монгол төрийн нэр хүнд унах гэхээсээ илүү Монгол төрийн дархлаа сулраад байгаа юм л та. Тэгээ энэ дээр одоо та дөр бол их тодорхой хэлмээр байна. Тодорхой байр суурьаа илэрхийлмээр байна. Нэг эр хүн шиг одоо байхгүй бол алхаал буруутаад байна шүү дээ бид нар. Тэгээд Тэмүүжин гишүүнээс асуумаар байна. Яг энэ хуулийг батлуулах танд эр зөрөг болоод яг энэ ойлголцол чинь бүрэн явсан уу гэдгээ биднэрт нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт ер нь Сандгаа даргын дэгийн асуудлаа ойрын үед нэг багцалж ярих уу? Яг 126-тай энэ парламентын дэг одоо ялангуяа тэр засгийн газрыг томилох чөлөөлөхтэй холбоотой гээд энэ асуудлууд чи их олон байна шүү дээ. Хэрхэн хүн үгээ хэлэх үү? Одоо жишээлбэл бүлгүүд яаж асуулт асуух хүнээ яаж шалгаруулах вэ энэ төр гэдгийг тодорхой зааж өгөхгүй. За бид ер нь бол би хувийнхаа байр суурийг илэрхийлэхэд бол энэ парламентын арчлыг бэхжүүлэх, парламентын дархлааг сайжруулах чиглэлд энэ улсын хурлын чиглэлээр өргөн барьсан хуулиудынхаа эцэг үүснэ гэдэг хатуу байр суурьтай байгаа. Ямар ч байсан улсын хурлаар хилцүүлнэ. Улсын хурлаар батлах хэсэг бол гишүүдийн 126 гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ 126 гишүүн ер нь энэ парламентыг одоо парламент шиг болгож авахгүй бол 1992 оны үндсэн хуулиар бэхжсэн улсын хурл гэдэг энэ институт өөрөө маш эмзэг, салхитагаж намирдаг. Энэ би даасан тусаар улсынхаа ингээд хөдөлгчгүй ноён нуруу нь болоод уушиг дүгийгээд байж явах хэвээр институт сүүлийн 2 жилийн дотор жишээ нь нэг намын дотоод сонгуулийн үр дүнгээс болоод 2 спикер одоо унахчаа сууж штэ. Уул нь бол намын дотоод сонгуул болдгоор болж л байдаг, засаг хөдөлгөөр хөдөлж шинчлэгдэж байдаг. А улсын хурл бол доктортой түнхийгээд ноён нуруутай сууж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл харамсалтай нь юу болоод хувирсан бэ гэхээр улсын хурлын дарга буюу парламентын спикер өөрөө намын дотоод улс төртөө дотор гол тоологч байдаг, намын дарга болох гэж оролддог, намын дарга болсон гэдэг энэ хоёр үзүүлэлт чинь л өнөөдөр Монголын түүхэнд 2 жилийн дотор улсын хурлын дарга 2 удаа буулгацсан парламентыг бий болгочихж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ хуулийн хамгийн гол үзэл санаа бол ерөөсөө парламентын спикер төвч байх ёстой. Төвч байхын тулд улс төрийн намын дотоод улс төрөөс ангид байх ёстой гэдэг зарчмыг бид одоо хуульчлахаас өөр аргагүй байна. Намын улс төр рүү оролцдоггүй харин намуудыг
парламент дотроо мэтгэлцүүлж, ярилцуулж, зөвшлийг хангаж, парламентыг өөрийг нэг тусахтай энэ улс орны асуудал нөгөө жомаа алах гээд гэрээ шатаа гэдэг шиг болохгүй байхад нь гол хэрэгсэл нь болоод сууж яадаг спикертэй байх гэдэг бол Монгол улсын хувьд бол баг тусгаар тогтнол бүр эрхт байдлын нэг том хэмжээр. Парламентын засал бүхий улс орнуудын бүр эрхт байдал гэдэг нэг ойлголт байдаг. Сүрнэтэд энэ бүр эрхт байдал парламентын шийдвэр гаргах чадвар доктортой байдлаар хэмжигддэг. Одоо бид бол парламентын доктортой болон шийдвэр гаргах чадвараа нэг анхаарч харахгүй бол Монгол улсын сүрнэтэд чинь ер нь эмзэг биш шүү. Үнийг хэлэхэд. Тийм учраас энэ сүрнэтэд бие парламентын бидаасан байдал баталгааны гол илэрхийлэл бол парламентын дарга спикер. Тэгээ энэ спикерийг л одоо бид бол яагаргүй парламентын засаглал бүхий үндсэн хуулитай улс орны хувьд бол үнд зүйлийн нэг том шалгуур байдаг. Тэгээ энэ үндсэн хуулийн дэг журам үзэл санаа руугаа хэдүүлээ нэг зоригтой тууштай алхаад энэ улс орныг нуруундаа авч явж байгаа намууд нэг ийм байр суурин дээр бол нэгдэх нь бол зөв л гэж би харж байгаа. Тийм учраас улсын хурлын даргад нэр дэвшээд спикерийн үргийг төвийг сахиж парламентын арчлалын төлөө зогсно гэж амлалт өгж байгаа Бямцогт гишүүн өцөгдөр бас байр суурь маш тодорхой илэрхийлсэн ардын намын бүлгийн дарга гэх мэтлэн энэ хүмүүс одоо хэлсэн үгэндээ сууна гэж итгэж байгаа. Биднэрт бол хамгийн чухал юм энэ итгэл үнэмшил гэдэг зүйл байгаамаа. Тийм учраас Бямцогтоо юу яагараа за яг асуултанд хариулах тийм дэггүн байж үгэн дээр үг аваад үгээ хэлээрээ, бачаргал дараа үгээ хэлээрээ, сандгаа дараа үгээ хэлээрээ. Тэгэхгүй бол хэдүүлээ нэг юм яасан ч яах вэ гэдэг байдлаар юмд хандаа яваад тахаар сүлдээ энэ ард түмнээ хямраагаад. Тийм учраас энэ төр улсын тухайд нэг жоохон тэрнийг хэрүүл зодооно мартаад гэд хаашаа ямар ч байсан сэтгэл гаргахыг би та бүхнээс хүсэж байна. За ганц төмөр дараа хэлэхэд дэгийн тухай хууль, улсын хурлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 3 хуулийн нэмэлт өөрчлөлт явж байгаа. Хурлын тамгын газрын дараагаас ажлын хэсэг байгуулад бүх байнгын ороодуудын ахлах зөвлөх болоод референдумыг оролцуулсан ажлын хэсэг ажиллаад нэлээд суусан байгаа. Нэлээд бооцсон байгаа. Ер нь яг сая ер нь өргөн барий гэсэн хаврын чуулгыг эхлээд арай амжсангүй бас одоо ингээд асуудал үүсээд тэр шинэ их хурлын дарга томилогдоод бас одоо сан солилцож байгаад ер нь бол энэ 3 хуулийг өргөн барихад ер нь бэлэн болж байгаа. Тэгэхээр бас гишүүд нам өвсөл бүлгээрээ бас энэ 3 хуультай холбогдуулж санал явнуудаа өгөхөд бас бэлдэж байгаарэ. Тэр дэргүү одоо бас нам өвслийн бүлгээс одоо хамтарсан ажлын хэсэг гараад ингээд явахаас хойш саналуудаа бол ер нь бол бэлдэж байгаарэ гэдгийг л. Тэгэхээр яг энэ санал даргын хэлж байгаагаар юм явчих болов гэж би санаа зовоод байгаа юм л да. Дэгийн болоо нэгмөсөн ярья. Хийгүй сайхан юм хийя. Тэгээ хоошоо тавьчихдаг. Хийдэг, гардаг. Бид нар одоо энэ татварын бодлого, эдийн засгийн эрх чөлөөний бодлого хоёроо ерөөсөө хийхгүй байгаа шалтгаан тэр шттэ. Нэгмөр их гоё юм хийя л гэдэг. Тийм учраас сандгаа дарга тэр том бодлоготойгоо та шууд уйлгүйгээр энэ уулыг бол та батлуулах хэрэгтэй. Эн чинь бол итгэл үнэмшлийн асуудал байхгүй. Дэгээ бол мундаг болгож байгааг би ойлгож байна. Тэрэн дээрээ та бүхэн бол сайн ажиллах хэрэгтэй. Энэ тусдаа шүү. Та нар дэг өргөн байрна тэр үед нэгтгэж хилцсэн энэ төргээд ийм сони юм хийгээд цаг алдаа явах юм бол итгэл үнэмшил гэдэг зүйл нураад унчих шүү. Хоёулын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж их сонирхолтой асуудал олон талаас нь харах ёстой. Монголын улс төрийн хөрсөнд соёолдог сорт байна уу, соёолдгүй сорт байна уу гэдэг асуудал байгаа юм. Өөрөө их бодох ёстой асуудал энэ. Дандамаа улс төрийн намын хатуу гишүүнчлэлтэй улс оронд энэ ер нь хэр зохицдог заалт юм байна гэж. Нэг зүгээр альва албан тушаалтны эрх хэмжээ үйл ажиллагааны чиглэлийг хуулиар зохицуулдаг. Одоо хууль санаачлагчийн яриад байгаа асуудал яг нарийндан
тэр олон намын төлөөллийн жигд хангалт мэтгэлцээний байх энэ нөхцөл итэр бол магадгүй тэр их хэмжээ талдаан бийжид сууж байж хэрэгжилт нь илүүтэй гарах болов. Би бол тэр талаас нь хараад байгаа юм. Парламентын засаглалтай улс орнуудад дотор яг энийг аваад хэрэгэлцэн нь тун цөөхөн юм билээ. Хэрвээ энүүнийг аваад хэрэглүүл энэ даргийнхаа цаашдын улс төрийн гэдэг юм уу сонголтынх нь асуудлыг хуулиар нээж өгдөгөө. Тийм тохиолдлууд байна. Гэт энүүнийг ярих асуудлууд нэлээд байгаа юм билээ. Тийм учраас би хилцгийн дэмжээд ажлын хэсэг гараад хилцүүлэгт бэлтгээд тал бүрийнхээ судалгаа юмнууд дээр тулгуурлаад боловсронгуй болгоод ингээд яриад явах нь нэгч буруугүй баг. За зүгээр харин би ганц олзуурхсан юм нь бол улсын хурлын даргыг сонгох асуудал дээр гишүүд бас санал бодлоо илэрхийлэх барих энэ юм нь өнөөдрийн хуулиар бол хаалттай байгаа. Энийг бол нээх ёстой. Үнэхээр ийм зарчим байх ёстой гэдэг ийм санал байгаа юм. Тийм учраас би авах заалт байна, эргэж харж судалгаа тооцоо хийх зүйл байна. Гэхдээ энд явахын тулд хэдүүлээ хилцхийг нь дэмжиж ажлын хэсгээ тал бүрээс төлөөлөл оролцуулж байгуулад тэгээд нэлээ сайн судалж үзээд боловсронгуй болгоод явах ёстой болов гэсэн ийм байр суурьтай байгаа. Түрүү ган төмөр дарга та байр суурь илэрхийлэхгүй юу гэдэг би яг ингэж илэрхийлмээр байна. За. За төр цэгцрэх улсын хурлаас цэгцрэх энэ ажил бас энэ улсын хурлын даргыг сонгох үйл явцтай зэрэгцээд ингээд бас хийгдээд улсын хурлын дарга нам бус байх альва нэг байдлаар улс төржихгүй байх гэдгээс эхэлж байна л да. За энэ дээр бол бас дэмжинэ. Гэхдээ бид альва асуудлыг цогцоор нь бүтнээр нь хардаг баймаар байна. Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч нийт иргэн улсын ашиг сонирхол эрх ашиг эрхэмлэх ёстой. Тэгэн дээр одоо хэдүүлээ бүх одоо тийм үү. Өнөөдөр ард түмний төрд итгэх итгэл маш их унж байна. Нийгэм шудрагаас маш хүсэмжилж байна. Тийм болохоор үнэхээр их хурлынхаа төрийн эрх барих хууль тогтоох дээд байгуулсан улсын их хурлынхаа нэр хүндийг сэргээх ингийн тул улсын их хурлын даргаасаа эхлээд улсын их хурлын гишүүд нь улсын их хурл нь бас өөрчлөлтийг өөрсдөөсөө төрөө зэгсдэг ажлыг тийм үү төрийн эрх барих дээд байгууллага дээрээсээ эхлээд шийдэх тал дээр бол одоо тууштай манлайлж бас зүтгэж санаачилж ажиллана гэж бодож байгаа. Тийм ажлын эхлэлийг үр дүнтэй хийцгээ араас нь одоо залгаасыг нь гишүүд маань бас өөрсдөө хариуцлагатай байх. Улс төрчгтөө улс орныхоо эрх ашиг боддог байх. Аливаа нэг одоо нам бүлэглэлийн хувийн эрх ашиг урд нь тавьдаггүй байх. Энэ талд бас анхаарах хэрэгтэй баха. Сая Батчаргал дарга хэллээ. Улсын их хурлын даргыг сонгох хэлэлцүүлэггүй явдаг. Шууд одоо тийм үү? Хэлэлцүүлэггээр шууд сонгоно гэсэн хуулийн заалт байж байгаа. Энэ заалт одоо хизээ яагаад орцсон? Хэн зориулсан? Иймэрхүү юмуудыг цэгцлэх ёстой. Улсын их хурлын дарга бол улсын их хурлын гишүүдтэй хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Хүлээн зөвшөөрөгдсөн эсхийг нь ард түмэн улсын их хурлыг хэлэлцэж, асуулт асууж ээж, санал бодлыг сонсож ээж, гишүүд санал бодлоо хэлж ээж тэр чинь тийм үү? Ямар хүн бэ гэдээ харагдана. Гэтэл юм хэлэлцүүлэггүй явдаг юм хуультай болцсон. Яагаад ингэ юм хууль хийцсэн? Энийг бид засах ёстой. Цааш та. За мөн одоо энэ би мэдэж байна. За одоо энэ орж ирж байгаа асуудал тийм үү? Энэ хуулийг одоо бас хүнд зориулж битээ хийгээсэ. Хийвэл бас төгсгийа. Зөвхөн одоо юу гэдгийг эрхийг нь хязгаарлаад хайшдаг. Үүрэг нь байхгүй. Хариуцлага байхгүй. Ийм биш. Эрх үүрэг хариуцлага хамттай байх ёстой. Улс төржихгүй намаас төдгөлзээд тодорхой хэмжээнд төвч байр сууриас асуудал хандах ёстой. Эргээд энэ хүн чинь бас тийм үү? Тэр дараагийн ажил амьдрал бас байж байгаа. Түүнийх нь бас баталгаа юу байх юм? Энэ бүгдийг бас цогцоор нээх ёстой. Сая одоо энэ хуулийн төслийг харахад 11 сарын 24-нд барьсан юм байна. 2025 оны 11 сарын 20-нд манай Тэмүүжин гишүүн санаачлаад
Тийм болохоор одоо энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж цааш нь хэлэлцүүлэх явцдаа зөвхөн одоо юу гэдэг нь нэг талыг нь авч явдаг, талыг нь хайдаг, эсвэл хин нэгэн зориулдаг биш. Үүнийг тийм үү? Ер нь парламентын спикер цаашдаа мөнхөд ийм байх тийм үү? Цогц суулгаж бас сайжруулах ёстой шүү. Тэгэхгүй нэг талыг авч явчаад талыг нь хайчаад ингээд нэг хүн зориулчаад ингээд ийм байдлаар явах ёсгүй баха. Тийм болохоор одоо хэлэлцэх нь дэмжиж чинь цаашдаа өшөө одоо төгөлдржүүл сайжруулах тал дээрс хамтарч ажиллацгаая гэдгээс нь хэлье. За, ер нь Монголын улс төрд монголчуудын амьдрал яг юу болоод байгааг би энэ Бачарал дарга энтрийн хэлж байгаагаас харахад та нар ер нь юм ойлгохгүй байгаа шиг байна. Тий. Энэ бол асар том хямрал эхэлж байна. Ерөөсөө энэ их хурл дээр яг ард түмнийхээ дуу хоолойг сонсдог байхын тулд парламентын даргач нь дархлаатай болохгүй бол бие даахгүй бол болохооргүй байна. Сөрөг хүчин завсарлага авахаар 1 цагийн завсарлага өгдөг парламент тэр нь дэлхийд дээр хаана байдгийг. Энэ бол улс төржиж байгаагийн хэлбэр байхгүй юу? Юм чин болохгүй байна. Гарц гаргалгаа гаргаач гэхэлэр зөрөөд улс төрж иддэг. Ер нь тэгтээ та хэд яах вэ ингээд нэг хилцэн болоод өнгөрөөд тэгээд цаашаага хулхтыг гэж байгаа юм байна л да. Тэгтээ тэгвэл араа өөрснөө даан шүү. Тоглоом биш шүү. Энэ ард түмнээс сонгогдсон хүмүүс чинь үзэл бодлоо хэлмээр байна. Үгээ хэлмээр байна. Мах өнөөдөр 40,000 хүрснийг зохицуул гэд ингээ суугаад тах шүү. Тэгэхээр бол би бямц цогт дээр зүгээр өөрт нь акцент өгмөр. Уг нь бол юм бариад бол хийдэг хүн. Энэ хуулийг гаргана шүү. Одоо би ингээд сонсоод байхад зарим гишүүдээ ярьж байгааг хараад байхад нэг тоглоом шоглоом болгоод тэгээ цаашаага ингээд цайруулад их хурлын дарга бид нар заавал олонхийнхаа бүлгийн хуралд суулгана барина гэд ингээд завааруулах юм байна. Тэгээ заваараа явах юм бол харин арыг бол үнэхээр өөрснөө даан шүү. Одоо бол болохоо болчиход байна шүү. Институтүүд ялгархаа болчихсон шүү. Их хурл нь их хурл шиг байхаа болчихсон. Ерөнхийлөгч шиг байхаа болчихсон. Засгийн газар шиг байхаа болчихсон. Тийм учраас хэдүүлээ чаддгаараа эхлээд их хурлаа татаад авчил гэж байхгүй. Ингээд цаашаага ажил төрлөө хийхгүй бол ард түмний амьдрал чинь балраад байна шүү. Энэ юмны үний өсөлт гэдэг зүйл чинь ерөөсө болохгүй шүү дээ. Хүмүүсийн олж байгаа орлого үнэндээ амьдралд нь хүрэхгүй шүү дээ. Тэгээ хэдүүлээ энийг мэдсээр үж мэдэн бодлоо суугаад болохгүй баха. Тэгээ ардын намынхан минь жоохон сэтгэл гаргаач л гэж хүсмээр байна. Энэ хуулийг сандгаа дарга бол оройлоо төрийн байгуулалтын байнгын орон дарга би энэ хуулийг батлана гэж зүтгээд байхад эсэргүүцээд байдаг хүн бас ховор шүү дээ. Тэгэхээр улс төрийн бүлгийн ямар нэгэн эрх ашиг биш. Монголын парламентын эрх ашигыг бодож одоо 7-10 хоногийн дотор энэ хууль батлагдах ёстой шүү гэдгийг би найзуудтай хэлмээр байна. Баярлалаа.